За өдрийн мэнд бүгдээрээ сайхан амарч байна уу? Санаа бодлоо хэлье гэж бодлоо. Нэг удаа хэлээд өнгөрөхөөр бас сайн болохгүй байна. Давтаж, дахиж энтер хэлж шаардаж байхгүй бол болохгүй байна. Ер нь давтаж хэлсний, шаардсны, тэмцсний үр дүн бол гарч байгаа шүү. Тий. Одоо энэ гадаадад гацсан монголчууд байна. Одоо бүтэн жил болж шít. Монгол улсад энэ ковид тарчлаа. Энэ одоо ямар учиртай юм? Хөл хорой тогтоолоо. Хөл хоройноос болж маш олон иргэд аж ахуй нэгж хүмүүс орлого юмараа хохирлоо. Одоо бүтэн жилил одоо хохирж шít Монгол. Энд хэн буруутай юм, ямар хариуцлага тооцохын хэлжлэх хэрэгтэй байна. Одоо ингээд Монгол хүн чинь баг хүн биш болчлоо шүү дээ. Нэг үгүй хэлэхэд ковидтой гээд Берлинд одоо Германд Франкфуртээс нисгэжсэн хүнийг аваагүй байна шүү дээ. Юу гэсэн үг юм? Тэг өнөөдөр би тэр Хөсөөтийн Амсэлмагийн үгийг сонсч илээ. Тэгсэн чинь гадаадаас ирэх гэж байгаа хүмүүсийг ер нь баг авахааргүй юм. Ер нь одоо гадаадаас хүн ирээд ковид Монголд авчираад байна гэх ухааны юм ярьж шít. Юу гэсэн үг юм? Энэ одоо нэг тийм Монгол шиг жижиг улсад ингэтлээ их сүржигнээд айгаад байх юм биш дээ. Яг үнэндээ бол дэлхийн бүх улс орнууд ард иргэдийнхээ эрүүл мэнд бизнесийг бодож байгаа шít. Ер нь улс орныхаа эдийн засаг, орлого, бизнесээ бодоод байгаа шүү дээ. Хөл хорой тогтоох шиг амархан юм байхгүй шүү дээ. Тий. Гол нь бол бас иргэдийг орлоготой байг, чөлөөтэй байг, та нар өөрсдөө хариуцлага хүлээ гэдгээр нь хандж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө иргэдүүд нь сайхан дураараа гарч яваад сайхан одоо өвчмө тусаж байгаа шүү дээ. Ер нь тий. Задарсандаа л тэгж байгаа шүү дээ. Манай Монгол шиг улс чинь өөр байхгүй юу? Монгол чинь одоо ханиад нусанд бид нар чинь олон жил дарлагдаад нилээд одоо дархлаа суудсан байгаа шүү дээ. Тэгээ цөөхөн хүн ам байна. Уг нь боломоор л юм байгаа. Гэтэл одоо ингээд айгүй буруу бодлого явуулаад байна. Дотоод энэ халдварыг ингээд сая 30 хоног хумихтай хомч чадаагүй байна. Тэрнээс болоод одоо Баян зүрхийн эмнэлэг дээр шинэ голомт үүсчиж. Тэгээ энэ Хөсөөтийнхнээс ямар ч мэрэгжлийн бос байна. Худлаас үржигнэл юм хийсэн гэл ингээд баахан тоо баримт энтэндээс давтаалах юм. Ажиллаа л хийх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэ одоо үг ярьж байгаа мараа энэ төр арай хэтэрхий байна. Кластер гэл. Тэгээ яах вэ? Тэрийг голомтгэл хилчээчтэй. Голомтгээ тохирсон одоо үг байхад чинь заавал кластер гээл ингээл яриа л тий. Тэгвэл тэр одоо цар тахал гэхийнхээ оронд пандемик гэд тэрүүгээр нь ярил л та. Юм мэдхгүй хүмүүс чинь ингээл нэг тий кластер гээл. Тэр чинь ерөөсө голомтл гэсэн утгатай юм шүү дээ тий. Энэ Хөсөөтийнхэнд ямар ч мэрэгжлийн шинж алга. Тэднэрт ерөөсө мэдж байгаа юм алга тий. Мэдлэг, боловсрол, мэрэгжлийн юм ерөөсө алгаа. Хулгайч нөгөө порч нэмхүү тий. Тэгээ сайдна гэж үнэхээр унхаагүй юм аа. Одоо болиод өгөөсөө, зайлаад өгөөсөө тий. Тэгээ Монгол хүнээ аваач. Өвчтөө гэд ялгаад ингээ хайж болохгүй штэ. Энд чинь өвчтөө гоо нэг ханиачгал юм тусцсан яваа хүн штэ. Жаахан тусгаарлал аваад ирэлтэй. Тий. Яаж эн чи одоо Монгол хүний нутаг гүний ушуунд ингээ орхиод ирж чадчихээнэ. Монгол хүн ямар үн цэнгүй вэ? Ядуу хүн ямар үн цэнгүй вэ гэдгийг харуулж байгаа юм шүү. Үнэн худлаа юу би мэдэхгүй. Ер нь тэр 4 сарын үед нэг одоо Монголын баг их хурлын гишүүнгөө баян хүний гэлөө нэг том даргын л хүүхдгөө авгаан гэвүү тэрийг аваад ирсэн байна лээ штэ. Баг ингээд наагуурны борооны цов шиг юмар ингэж хучиж жагаад тий том одоо силикон тим юмар ингээд аваад ирсэн байна лээ шүү дээ. Гэтэл одоо тэрүүгээрээ аваад ирж болоогүй юм байх та. Тий. Ер нь одоо энэ
буруу үйл ажиллагаагаас эрүүл мэндийн яамны буруу үйл ажиллагаагаас болж ил одоо хүмүүсийн эрүүл мэнд амьдрал энэ ковид тарж байна. Тэг хүмүүс хохирж байна. Эдийн засаг одоо орлого юмараа хохирж байгаа шүү. Тэг. Би юу н хэлээд байгаа шүү дээ. 14 хоног тусгаарлах юмыг л аваачаал 21 хоног тусгаарлал эхэлсэн. Анхнаас нь л би хэлсэн. Одоо үнд гүйцэгдээд 14 хоног тусгаарладаг болж байгаа. За 19-20 хоног дээр илэрлээгээ солиороод байсан. Тэгэхээр нь болохгүй, тийм юм байхгүй, тийм вирус байдгүй, дэлхийд тийм байхгүй гэж хэлээлээсэн. Олон ч хэлсэндээ би. Одоо тэгээ 5 хоног дотроо илрүүлдэг боллоо гэж байгаа. Энэ нөхдүүдөөс үнэнд гүйцэгдэж байгаа худлаа ярьсан, хулигдсан энэ юм нь одоо мэдэгдээд баригдаад байгаа шүү дээ. Тэгсэн мөртрөөл одоо өөрсдийгөө өргөдүүлэх тактик барайл сошиалор дүүрэн мөнгө төлөөл ингээл өөрсдийгөө магтуулаад за над руу бол одоо маш их дайрч байгаа шүү дээ хөрхий. Надад бол одоо өс хон зөнтөө тий. Би одоо үннийг байнга хэлдэг. Би одоо хүн гүтгэх одоо хүнийг хулгайч биш, хулгай хийгээгүй хүнийг би хулгайч, порчгоор ороогүй хүнийг би одоо порчг морч гэж хэлэхгүй шүү дээ. Баримт нотлогоо одоо бас нэлээд юм одоо сонсч ижил тэрийгэ ярин шүү дээ ер нь тий. Тэгээ энэ болохгүй байна. Ерөнхий сайд хөрсөхөө, ерөнхийлөгчөө наад эрүүл мэндийн яам чинь одоо ямар ч одоо мэдлэг боловсрал энд одоо хийж байгаа тэр одоо мэрэгжлийн юм халгаа тий. Энээс чинь болж одоо улсууд эрүүл мэндээр цаашлаад одоо орлого, бизнес мөнгө төгрөгөөр хохирж ийн шүү. Улс ард түмэн хохироод байна. Тэр хохирохдоо дандаа жижиг дунд бизнес эрхлэгчид ядуу иргэд ард түмний нохироод байгаа шүү дээ. Ард түмний үр хүүхдүүдийг та нар одоо хаяад ирж штт. Тэр хүнийг одоо тэгээ дараачихыг бас авахгүй юм байна л да. Энэ яриагаар нь. Тэр байтугай одоо нэг ээж нь халдвар туссан гэд 2 хүүхдийг гэрт нь оруулахгүй байна гэж сонссон штт. Ийм муухай хүнлэг бус харгас хэрцгий хүмүүс байна штт. Энэ дээр одоо үгээ хэлээч. Энэ дээр одоо хөөе тэр хууль зүйн сайд хэлэлтэй. Энэ болохгүй гэж. Энд дээр тэр хүний эрхийн комиссны хэлэлтэй. Яаж байгаа юм? Энэ дээр ерөнхийлөгч ерөнхий сайд хэлэлтэй болохгүй монголчуудаа ингэж болохгүй. Бид нар бие биендээ тусалж, бие биенээ дэмжиж ингэж явах ёстой гэдгийг бүр дээрээс хэлэх ёстой шүү дээ. Та нар айгүй буруу юм хийгээд ард түмнээ одоо ингээл чангалаад байгаа байхгүй юу? Хариуцлага гэдэг чинь дээрээсээ байдیں۔ Хөөе. Дээрээ хариуцлага тооц. Дээрээ шаардлага тавь. Дээрээ юмаа хий. Доороосоо бити энэ хариуцлагыг шаардаад, доороосоо бити энэ хүмүүсийг чангалаад бай. Маш буруу үйл ажиллагаа хийж байна. За тэгээ одоо бас нэмээд нэг юм хэлэхэд энэ Монгол улс чинь тэр вакцин авах юм уу хөөе. Дэлхийн өндөр хөгжилтэй баян орнууд вакцин худалдаж аваад эхэлчлээ. Та нар хаана захиалсан, хэнд захиалсан, ямар урчилгаа өгсөн, яах гээд байгаа энэ ер нь бодлого юм хүм байна уу хөөе. Бид нар хэдэд яваа, захиалгын хэдэд яваа бид нар. Хэдэн сард манад ирэх юм. Ямар улсаас вакцин авах гээд байгаа хөөе. Альсгүй ингээл бид нар хөл хорионд ингээл дэлхийн нийтийн хамгийн сүүл мушгаад явах юм уу хөөе. Тэр баян орнууд чинь дээрлэхэд төрүүлээд авцсан шүү. Одоо жинхэнэ энэ капитализмын чинь жинхэнэ үнэн дүр төрх нь харагдаж байгаа шүү. Баян хүчтэй нь дийлдэг. Тэр амтны одоо зан төрх нь хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг нь харагдаж байгаа шүү. Тэр миний яриад байгаа тэр одоо тэр нүүб чинь одоо шударгаар нөгөө санал хураагаад энэ ард иргэдтэй тий энэ улс орнуудад одоо хуваарлж өгдөг юм байдгийм үү хөөе. Нэгдсэн үндэсний байгууллага тий Монгол тэм чи одоо гişүүн муу юм уу биш юм уу? Энэ улс орнуудад чинь нэг шударгаар хуваарлдаг арга байдгүй юм уу? Тэр баян орнууд чинь хамгийн түрүүн худалдаж авж гин. Тэднэрт бол ичгнүүр алга тий. Тэд нар хүчтэйгээр баянаараа дээрлэхэд авж гин хөөе. Тий хэлж дуурж байгаа одоо үндэстэн улс орн байхгүй байна хөөе. Би л Монголоос хашгираад байна. Энэ дэлхийд чинь тэр шударган байхгүй, энэ Монголд чинь шударган байхгүй болсон шүү. Тий. Нэг их бид нар өөрсдийгөө мундаг гэж бодоод, нэг бид нарыг хүмүүс харж үзнэ гэж бодоод, бид нарт Америкууд туслана, альсгүй Оросууд Хятадууд туслана ингэж бодоод байхан байхгүй шүү. Тий. Энд тийм юм байдгүй юм шүү. Тий.
Ер нь. Тийм учраас бид нар өнөөдөр маш ухаантай байх ёстой юм байгаа юм шүү. Тий. Монгол улсаа, Монголын төрийн эрх баригчтай бид нар хаана нь яваа, хаанаас юу олж авж байгаа, яаж хөгжих юм, яаж ард иргэдээ өнөөдөр хүн шиг байлгах юм. Ингээд үнсэнд хаягдсан шалт шиг хаяад яваад ах юм уу? Аюу муу муухай юм нийгэмд гарч яхад энэ дээр хэлж ярьж болохгүй гэж урьдчилан сэргийлж дахиад ийм гаргуулахгүй байх талаар ярьж байгаа нэг ч амтан байхгүй байгаа шүү нөхдүүдээ. За монголчуудаа тэмцнэ. Би байн гуглэн, байн хэлэн шүү. Шеэр хийгээрэй нөхдүүдээ. Давлгаалаарай.